төрийн орон сууцны корпорац үзүүлж байна. Төрийн орон сууцны корпорацийн 15 жилийн ойд зориулв. Бүтээн байгуулалт нүргэлсэн он жилүүд. Ширээд цагаан нуурт өндөр гэгэнийг залж одоогийн Улаанбаатар хотын анхны суурийг тавьсан тэртээ 1639 оноос хойш түүхийн олон арван хуудас эргэж барилгажсан аж үйлдвэрчсэн хотын үе үеийн өнгө төрх бүрдсээр өдгөө 1.5 сая давсан хүн амтай орчин үеийн хот болов. Улсын нийт хүн амын тэн хагас амьдардаг нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдол, хөрсний бохирдол, ядуурл гээд төвлөрлийг дагсан асуудал ундарч иргэдийг орон сууцжуулах шаардлага тулгарсан. Тиймээс төрийн бодлого хүн амыг орон сууцжуулахад чиглэж 2006 онд Монгол Улсын засгийн газрын 37 дугаар тогтоолоор орон сууцны үндэсний төвийг үүсгэн байгуулж мөн ондоо засгийн газрын 200 дугаар тогтоол гарч орон сууцны санхүүжилтийн корпорац хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулсан билээ. Энэ цаг үеэс эхлэн төрийн бодлогоор эсхий хотоос орчин үеийн тоглог орон сууцсан хот болох Түүхэн онцагийн тоолвор гүйж газар сайгүй бүтээн байгуулалт нүргэлсэн 15 жил өнгөрчээ. Зориглсон, бүтээн байгуулсан, алдсан, онсон, туршлагачсан төрийн орон сууцны корпорацийн бүтээн байгуулалтын 15 жил байв. Тэгэхээр тухайн үеийн орон сууцны санхүүжилтийн корпорац одоогоор бол төрийн орон сууцны корпорац шүү дээ. Тэгэхээр энэ байгууллага маш олон боломжуудыг иргэдэд бий болгосон. Одоо 15 жил болсон байж тээ. Тэгэхээр 15 жилийг эргээд харах юм бол төрийн орон сууцны корпорац ямар шинэ зүйлүүдийг ямар боломжийг бий болгосон бэ? Та яг ингээд товчхон ингээд одоо ингээд товчоод хэлгээд 2005 онд 40 мянган орон сууцны тухайд нэг ч байгаагүй зорилтыг дэвшүүлж гаргаж ирсэн. За энийг одоо анх санаачилж ирсэн тухайн үеийн төрийн орон сууцны корпорац. Дараа нь төрд ажиллаж байгаа 4000 төрийн албан агчийг тоосхоор дамжуулж санхүүжилтийн схемийг хийж хувийн хвшлийн одоо барьсан байруудад 4000 төрийн албан агчийг санхүүжилтийн тоосхоор дамжуулж төрийн 4000 албан агчийг орон сууцтай болгосноор хувийн хвшлэж дэмжсэн төрийн албан агчийг амьдрах боломжуудыг бий болгосон. Дараа нь 100 мянган айлын орон сууцны хэрэгжилтийн хүрээнд одоо дараагийн зорилт бүлэг рүү орж эхэлж байгаа байхгүй. Буян тухай 1, буян тухай 2, Ангаа отгон аймагуудад орон сууц барина гэдэг чинь бас зорилттой бүлгүүд түрээсийн орон сууц хийх ажлууд ингээд хийж эхэлсэн. Тэгэхээр мэдээж одоо явц дундаа Тоск маань болоо элдв одод түрээслүүгээ хандж эхэлж байна. Түрүүндээ хэлсэн олон мянган хүн зах зээлийн жигмаар ипотекийн зээлийг аваад орж байгаа бол орж чадахгүйгээ зорилттой бүлгүүд рүү бид нэр орох. Энэ буян тухай 1 2 яг үндсэндээ буян тухайн дижитал баригдсанаар тэрээр барилгаж эхэлсэн. Тэрээр барьж эхлэхэд л нөгөө дагаад проблем дид үтсийг ярьж эхлээд дид үтсүүд тавигдж ирснээс одоо арал да буян тухай спортын орныг дагаад ямар их орон сууцад хувийн хвшлийнхэн барьж эхэлж байна. Энэ төслийн цаана үнэхээр том агуулга нь дид үтсийг татаж ирэх ажлуудыг бол цаана хийж эхэлсэн юм аа. Аймаг орон нутгад 100 одоо 120 айлын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн нь бас өнөөдөр үр дүнгээ өгөөд явж байгааж ойлгож байгаа. За яг 15 жилийн хугацаанд нэгд бол орон сууцны ипотекийн зээл гэдэг ямиг 2007 онд анх удаа 11% гүйцэтгээгээр 10 жилийн хугацаатай бол манай байгууллага бол олгосон.
За энэ бол нэлээд амжилттай явсан төслүүдийн нэг. За түрүүн би хэлсэн 2009 онд мөн одоо 4000 төрийн албаагчийг оруулах байснаас бүр тэр тоо нэмэгдээ 4566 иргэнийг ипотекийн 8% зээлээр бас 10 жилийн хугацаатай бол зээлийг манай байгууллага бол олгосон. За дээрээс нь бид нэр аймаг бүрт 1000 айл орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ дээр бол Арангай, Дархан, Увс, Ховд, Хинти, Сэлэнг аймагуудад бол орон сууцнууд баригдсан. Мөн Эрдэнэтэд бас байж байгаа, Хөвсгөл аймагт байгаа, Гойлтой аймагт байгаа. Ингээд ер нь аймаг болгонд бид нэр орон сууцны төслүүдийг бол барьж эхлүүлсэн байж байгаа. Тухайн үед бол нэг орон нутагт хөрөнгө оруулалт бага байдаг. Аймагуудад орон сууц 1990 оноос хойш шинэ барилгаараа ороогүй байхад төр одоо өөрийнхөө хариуцлагын хүрээнд төрийн орон сууцны корпорацаар дамжуулаад бол орон сууцнуудыг бол барьсан байж байгаа. За буян тухайн нэг том ороллыг бол барьсан. За буян тухайн хоёр ороллыг бас бид барьж ашиглалтанд оруулаад тэндээ иргэдийг түрээсийн орон сууцнд оруулж байна. За мөн одоо засгийн газрын тогтоолттой Хангаа хотхонд бол 223 айлыг бол түрээсийн орон сууцны санд бол бид нар бол авч ирсэн. За дээрээс нь бас нэг шинэ бүтээгдэхүүн бол түрээслээд өмчлөх гэдэг шинэ одоо бүтээгдэхүүнийг бас зах зээл дээр манай байгууллага гаргаж ирсэн. Маш амжилттай ажилласан. Хятад компаниудад Улаанбаатар хотод барилга барьдаг байсан бол үндэсний 5 компани нэгдээд үндэсний орон сууцны корпорац гэж байгуулагдаад яг үндэсний одоо Монгол ажилчид өөрсдөө бүхэл бүтэн том хорооллыг маш богино хугацаанд чанартай бүрэн зутгамал хийцтэй байрыг одоо зах зээл дээр хамгийн хямдаар нийлүүлж байгаа хөөх. Энэ манай хэрэгжүүлсэн хамгийн том одоо нэг ажил. Дээрээс нь Монгол улсад анх удаа түрээсийн орон сууц. Энэ бол бусад бүх улс оронд байдаг бүх хүн ам нь түрээсийн орон сууцаар одоо залуу гэр бүл нь төрийн албаагч нь өндөр настангууд нь амьдраад явдаг. Улаанбаатар хот өнөөдөр орон сууцны хомсдолтой, орон сууцгүй, орон сууцанд орох нь одоо их олон хүний мөрөөдөл байдаг. Гэтэл энэ орон сууцыг богино хугацаанд нийлүүлэх зайлшгүй шаардлагатай. Эрэлт маш их байдаг. Нийлүүлэлт нь бага байгаа хөөе. Тэгэхээр эрэлттэй тохируулаад нийлүүлэлтийг манайх одоо хийх нь зайлшгүй одоо засгийн газрын олон мөрийн хөтөлбөр байна. Дунд хугацааны хөтөлбөр байна. Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрүүд байна. Үндсэн зорилтын хүрээнд нийлүүлэх зайлшгүй шаардлагатай. 2006-аас 2013 он. Энэ бол одоогийн төрийн орон сууцны корпорацийн түүхэн дэх орон сууцны санхүүжилтийн корпорацийн бүтээн байгуулалтын он жилүүд байлаа. Учир нь орон сууцны санхүүжилтийн корпорац компани төрийн орон сууцны корпорац болон өөрчлөгдөхөөс өмнө 2006-аас 2013 оны хооронд 40,000 айлын орон сууц хөтөлбөр, 4,000 айлын орон сууц төсөл, 100,000 айлын орон сууц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн он жилүүд байсан юм. Засгийн газрын 37 дугаар тогтоолоор орон сууцны үндэсний төвийг 2006 онд анх удаа байгуулсан. За түнчлэн мөн оны хон 10 дугаар сард орон сууцны санхүүжилтийн корпорацийг байгуулсан. За тус байгууллагыг байгуулснаар бол улсын хэмжээнд бага дунд орлоготой иргэдийг орон сууцуулах, за утааг бууруулах, төвлөрлийг сааруулах үйл ажиллагааг бол эхлүүлсэн байдаг. За өмнө нь бол ийм байгууллага байгаагүй. Анх удаа байгуулсан. За орон сууцны санхүүжилтийн корпорацийг байгуулснаар бол 40,000 айлын орон сууц хөтөлбөр, 4,000 айлын орон сууц, 100,000 айлын орон сууц төсөл хөтөлбөрүүд бол амжилттай хэрэгжсэн байдаг. Тэгэхээр энэ одоо төрийн нэр дээр энэ байгууллага бий болж за энэ одоо төрөөс тодорхой бодлого дэмжлэгтэйгээр орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж ирснээр ипотекийн зээлийн систем Монголд бас бүрдэж бий болж ирсэн. Төрөөс иргэдийг орон сууцжуулах, за орон сууцжуулахдаа залуу гэр бүл болоод нэг зорилт бүлгийн иргэдийг орон сууцжуулах талаар бол ийм зорилготойгоор бол байгуулагдаж явсан. 2006-аас 2009 он 40,000 айлын орон сууц хөтөлбөр. Бага дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах барилгын салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой 40,000 айлын орон сууц хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд нийт 32.7 тэрбум төгрөгийн төсөв төртгөөр хэрэгжүүлжээ. Улаанбаатар хот 21 аймаг 58 суманд нийт 1955 айлын орон сууц барьж арилжааны банктай хамтран анх удаа жилийн 11% хүүтэй зээлийг 1620 иргэнд олголоо.
2007-оос 2008 оны хооронд нийт 32.7 тэрбум төгрөгийн санхүүжилт төвлөрүүлэн арилжааны банкудад дамжуулан зээлдүүлэх гурвалсан гэрээгээр санхүүжилтийг олгосон байна. Хөтөлбөрийн хүрээнд анх удаа орон сууц худалдан авч байгаа бага дунд орлоготой иргэдэд 25 хүртэлх сая төгрөгийн орон сууцны зээлийг жилийн 11% хүүтэйгээр 10 хүртэлх жилийн хугацаатаагаар олгосон юм. За 40 мянган орон сууц хөтөлбөрийн хүрээнд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд засгийн газар үе шатаагаар засгийн газрын бонд арилжаалсан. За бондын арилжаалсан их усүрээс манай байгууллагад 28.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг. За түүнчлэн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээс 4.4 тэрбум төгрөг нийтдээ 32.7 тэрбум төгрөгийг төвлөрөөд зарцуулсан байдаг. 40 мянган орон сууцны тухайд нэг ч байгаагүй зорилтыг дэвшүүлж гаргаж ирсэн. За энийг одоо анх санаачилж ийсэн тухайн үеийн төрийн орон сууц санхүүжилт корпорац. Анх удаа жилийн 11% хүүтэй 10 хүртэлх жилийн хугацаатай орон сууцны зээлийг иргэдэд олгосон байдаг. За тухайн үед бол арилжааны банкуудын орон сууцны зээлийн хүү бол 20-с дээш хувийн хүүтэй байсан. 2010-аас 2014 он 4 мянган орон сууц төсөл. Энэ бол түүх байлаа. Учир нь Монгол улс анх удаа 8% хүүтэй орон сууцны зээлийг зах зээл дээр гаргаж амжилттай хэрэгжүүлж эхэллээ. Ингэж эсхий хотоо халж агаарын бохирдлоосоо салах гэсэн Монгол төрийн бодлого хөрсөн дээрээ бууж монголчууд үр шимийг нь хүртсэн он цагийн тоолол энэ байв. 2010-аас 2014 оны хооронд төрийн албан хаагчид зорилттой бүлгийн чиглэсэн 4 мянган орон сууц төслийг хэрэгжүүлж нийт 4566 албан хаагчид 154.8 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг олгосон нь Монгол улсад анх удаа ипотекийн 8% зээлийг олгосон түүхэн үйл явдал байлаа. Тухайн үед зах зээл дээрх орон сууцны зээлийн хүү 20-оос дээш хувь байсан бол энэ төслийн хүрээнд иргэдэд жилийн 8% хүүтэй хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлсэн юм. Ингээд 8% хүүтэй ипотекийн зээл 2010 оноос хойш бүтэн 10 жилийн турш барилгын зах зээлд үргэлжилсэн нь түүх болон үлджээ. Төслийн хүрээнд иргэд барилгын зах зээлээс өөрийн сонгосон орон сууцны үнийн дүнгийн 10-аас доошгүй хувийн урьдчилгаа төлбөрөө төлөөд жилийн 8% хүүтэй 240 сар хүртэлх хугацаатай зээлийг авч орон сууцандаа орж эхэлсэн юм. Төр бол иргэдэд зорилт бүлгийн иргэдэд бол хамруулахын тулд 8% зээлийг төрийн орон сууцны корпорацаар тухайн үеийн орон сууц санхүүжилтийн корпорацаар дамжуулж 8% хүүтэй ипотекийн зээлийг 10 жилийн хугацаатай олгож байсан. Хөтөлбөр өөр аягүй сайн хөтөлбөр болсон. Зээлийн төлөлт аягүй сайн байсан. Тэгээ 2013 онд Монголын засгийн газраас бас ипотекийн зээлийг бол ингээд ер нь бол зөвхөн төрийн албаа гэж хэлтгүү. Одоо орон сууцд авах сонирхолтой иргэдэд бол бүгдэнд нь олох ёстой байна. Тэгээд хүүг бол бас 8% болгож өгөөд тэгээд энэ хөтөлбөр маань цаашаа амжилттай хэрэгжиж явах одоо энэ нөхцөл бүрдсэн. За энэ үед арилжааны банк болон барилгын компаниуд бол ер нь санхүүгийн хүндрэлд орцсон байсан. За төслийн гол давуу тал нь бол иргэд бага хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. За бага хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаараа иргэд өрхийн орлогод нь хүндрэл учрахгүйгээр зээл өдөөлөх боломж өрдөж байна. Зах зээл дээр 20-оос дээш хувьтай байсан орон сууцны зээлийн хүү 2012 оны 2 дугаар сараас 6 дугаар сар хүртэлх хугацаанд 6% хүрч байсан түүх бий. Гэвч удалгүй эргээд 8% болж энэ нь зах зээлд 10 жилийн турш үргэлжилж 2020 онд ипотекийн зээлийн хүүг 6% болгох шийдвэрийг засгийн газар гаргасан билээ. За энэ засгийн газрын үед бид нэр ипотекийн зээлийг 8% байсныг 6% болгосон. 8% зээлтэй бас нэлээд хэдэн жил явж исэн бол тухайн зээлийг авахын тулд хүн болонд өрхийн дундаж орлого 1,400 хавцаа байдаг байсан бол 6% болсноор өрхийн орлого 1,100. Тэгэхээр бас дараагийн шатны олон хүмүүст боломжийг бий болгож өгсөн. Тэгээ ипотекийн зээлийн хүү маань одоо ингээд багасч байна. Урьдчилгаа бол 30%-ийг бол 20 руу оруулах тэмдэл дээр бол мөн одоо засгийн газраас бол ажиллаж байгаа. Энэ оны 8 сарын 24-ний байдлаар 8824 ипотекийн зээл авсан байна гэдэг чинь 650 тэрбум төгрөг байл. Гэдэг чинь зөвхөн энэ нот барилгын салбар 650 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон учраас тэр одоо байшингаа бариад зарж чадахгүй байсан те маш олон хүмүүс манай барилгын салбар маань хувийн хвшлийн маань тэр байшингаа зараа тэр байшин зарсны цаана
70 эдэн мянган манай салбарт ажиллаж байгаа хүмүүсд цалин мөнгө тавигдчихж байгаа байхгүй юу? 8000 одоо яг ковидын хүнд үед энэ их 8000 сүүлийн 4-5 жил олгодоогүй тоо. За ипотекийн зээл маань өөрөө чанаргүй зээлийн юм харьцангуй бага. Нийт одоо ипотект ч 2 их 80 олгогдсон байгаа. Тэгэхээр энэний чанаргүй зээл 1.2% л хүрдэг. Тэгэхээр 10 их 80-ны хөтөлбөр дотор 3 их 80 нь одоо манай барилгын салбарт бас 2 их 80-ыг бид нар ипотекийн зээл төлөвлөж байгаа. Ирэх 3 жилдээ бид нар тооцож үзэхэд за нэг жилд нэг 6-аас 700 тэрбум төгрөг олгоод байгаад энэ ирэх 3 жил бид нар барилгын салбарын ипотекийг дэмжиж болох юмыг тооцож явж байгаа. Тэгэхээр бараг одоо энэ он гэхэд бараг 700 гаруй тэрбум олгох юм байна гэдэг бол сүүлийн бараг 4-5 жилд энэ салбарт олгодоогүй хөрөнгө оруулалтуудыг энэ ковидын хүнд үед ч гэсэн бид нар ингэ шийдээд явж байгаа юм. Тухайн үед Монголын банк санхүү болон барилгын салбар санхүүгийн хүнд нөхцөлд ороод байв. Харин 4,000 орон сууц төслийг хэрэгжүүлсэн нь тэрхүү хүндрэлээс гарахад томоохон нөлөө үзүүлж төслийн хүрээнд 8 арилжааны банкнаас зээл авсан 170 орчим барилгын компани 100 гаруй тэрбум төгрөгийн зээл төлөх боломжийг бий болгожээ. Ингэж эдийн засгийн хүндрэл нүүрлсэн он жилүүдэд барилгын салбарыг хямралаас гаргасан юм. 2008 онд дэлхийн зах зээл дээр ипотекийн зээлийн үйл ажиллагаатай холбоотой маш их хэмжээний санхүүгийн хямрал үүсчихсэн. Энэ асуудал нь болохоор өөрөө тухайн үед одоо урьдчилгаа төлбөр болгон ямар нэгэн тийм хөнгөвчлсөн асуудлуудыг маш ихээр тусгасан болохоор энэ нь өөрөө дэлхийн санхүүгийн зах зээл дээр өөрчлөлт гарсан. Гэвтэл Монгол улсад энийг 2010 онд бол хэрэгжүүлэхдээ маш сайн тооцоо судалгаатай урьдчилгаа төлбөрийг тогтоосон дүнтэй хэрэгжүүлээд энэ үйл ажиллагааг төрийн орон сууцны корпорац өөрөө гар бие оролцож хэрэгжүүлсний үр дүнд 4,000 төрийн албан агчийг бол орон сууц суулж чадсан. Энэ 4,000 төрийн албан агчийг орон сууц суулгахын цаана 170 тэрбум төгрөгийн барилгын салбар дахь чанаргүй зээлийг банкуд дээрээс байхгүй болгосон юм үр ашигтай төсөл хэрэгжсэн байгаамаа. Энэхүү тооцгийн хэрэгжүүлсэн 4,000 айлын төрийн албан агчийн орон сууцны төсөл нь барилгын салбарыг дэмжихээс гадна төрийн албан агчдыг тухайн ажлын байранда доктор суршилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж бий болгоод байгаамаа. Мөн ийхүү 8% анхны хөтөлбөрийг хэрэгжүүлж өгсөн нь өнөөгийн ипотекийн зээлийн 8 болон 6% хөтөлбөрийн анхны хэрэгжилтийг бий болгож үндсэн суурийг тавьсан. Үүнээс хойш 2013 оноос эхлэн Монгол Улсын засгийн газар, Монгол банк хамтран ипотекийн 8% зээлүүд өнөөдрийн байдлаар 100,000 зээлдэгчтэй доктортой сайн хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр болоод байгаамаа. Зээлд хамрагдсан 4,566 иргэний 2,770 нь нийслэлээс, 1,796 нь орон нутгийн иргэд байлаа. Харин тэдний 2,558 нь гэр хорооллоос, 502 нь түрээсийн орон сууцнаас, 931 нь эцэг их хамаатан садны орон сууцнаас, харин 575 нь нийтийн болон ажилчдын байшингаас тус орон сууцны зээлд хамрагдаж амьдарч байсан нөхцөлөө сайжруулсан байна. 2011-с 2013 он 100,000 орон сууц хөтөлбөр. Орон сууцны санхүүжилтийн корпорац 2006-аас 2013 оны хооронд хэрэгжүүлсэн 3 том хөтөлбөрийн нэг нь 100,000 айлын орон сууц хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк нийт 2,377 иргэний зээлийн хүсэлтийг орон сууцны санхүүжилтийн корпорац хязгаарлагдмал хариуцлагатай компаниар дамжуулан хүлээн авч 1,305 иргэнд 51.3 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Улмаар шинжиллийн засгийн газар 2013 оны 6 дугаар сараас эхлэн 8% хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийг эхлүүлснээр 100,000 айлын орон сууц хөтөлбөр дуусгуур олжээ. 100,000 айлын орон сууц хөтөлбөр өмнөх 4,000 айлын орон сууц төслөөс ялгаатай нь Төрийн банктай хамтарч одоо орон сууцны 6%-тэй зээлийг анх удаа иргэдэд олгож эхэлснээр давуу тал болсон. За өмнөх 4,000 орон сууц төслийн хүрээнд бол жилийн 8%-тэй зээл олгож ирсэн. За дараагийн 100,000 орон сууц хөтөлбөрийн хүрээнд бол жилийн 6%-тэй зээл олгож эхэлснээр давуу тал болж байгаа. Нэгдүгээрт иргэдийн төлбөрийн чадварт тохирсон. За төлөх хүүгийн ачаал нь буурснаар их давуу тал болж байгаа. Орон сууцны санхүүжилтийн корпорац хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Төрийн орон сууцны корпорац төрийн өмчөд үйлдвэрийн газар болгон байгуулав. Байгуулагдсан цагаас хойш 7 жилийн хугацаанд 40,000 айлын орон сууц, 4,000 айлын орон сууц, 100,000 айлын орон сууц гэсэн 3 том хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн орон сууцны санхүүжилтийн корпорац компанийг засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 253 дугаар тогтоолоор
төрийн орон сууцны корпорац төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилжээ. Төрийн орон сууцны корпорац болон өөрчлөн байгуулагдсанаар буян тухай 1, буян тухай 2 орон сууцны хороолол, аймаг бүрт мянган айлын орон сууц төсөл, түрээсийн орон сууц зэрэг хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүллээ. Харин 2018 онд төрийн орон сууцны корпорац төрийн өмчит үйлдвэрийн газрыг төрийн орон сууцны корпорац төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулсан юм. Төрийн орон сууцны корпорац төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Монгол улсын хүн амыг хямд өртөгтэй чанартай орон сууцаар хангах төрийн бодлого, төрөөс зорилттой бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Өдгөө 50 ажилтны орон тооны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Бүтээн байгуулалт нүргэлсэн он жилүүд. Буян тухай 1 орон сууцны хороолол. Ердөө ганцхан жилийн дотор буюу 2013 оны 4-р сарын 20-ны өдөр барилгын ажлыг нэхлүүлж 2014 оны 5-р сард ашиглалтанд оруулсан төсөл бол буян тухай 1 орон сууцны хороолол юм. Төрийн албан хаагчид болон зорилттой бүлгийн иргэдэд орон сууцны метр квадрат талбайн үнийг сая 280 мянган төгрөгөөр тооцож нийт 1764 иргэнд худалдан борлуулжээ. Хан уулдүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 463 га талбайг хамарсан 1764 айлын 9 давхар, 28 бүрэн цутгамал барилга, 120 хүүхдийн 2 цэцэрлэг, 457 автомашины нэгдсэн зогсоолтой 500 орчим метр хонглын системтэй энэхүү цогцлбор хорооллыг нийт 95.7 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр бүтээн байгуулсан байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд нийт 90 орчим туслан гүйцэтгэгч компани хамтран ажиллаж 3000 орчим ажлын байр гарган ажиллажээ. Тус хорооллын орон сууцанд 4 ангиллаар 9094 иргэний хүсэлтийг хүлээн авч журмын шаардлага хангасан 5935 иргэний дунд суглааны зарчмаар 1764 иргэнийг тодруулан иргэдтэй орон сууцны захиалгын гэрээ байгуулан орон сууцыг борлуулсан юм. Ийхүү төрийн орон сууцны корпорац төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар нэг ч гадны компани оролцолгүй зөвхөн үндэсний компаниуд нэгдэн хамгийн орчин үеийн бүрэн цутмал технологиг ашиглан хурдтай гүйцэтгэл, чанарын үзүүлэлтээрээ манай улсын барилгын салбарт шинэ амжилтын хуудсыг нээсэн буян тухай 1 хорооллын 1764 айлын орон сууцыг 2014 оны 5 дугаар сард ашиглалтанд оруулж иргэд байрандаа орж байсан билээ. Зорилт бүлгийн иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангахын тулд буян тухай 1 орон сууцны төслийг хэрэгжүүлсэн байдаг. Төслийг үндэсний бүтээн байгуулалтын корпорацтай хамтарч одоо хэрэгжүүлсэн. За буян тухай 1 хорооллын энэ ажилд бол Монголын барилгын одоо 5 томоохон компани 2000 орчим одоо ажилчин 170 гаруй инженер техникийн ажилтнууд оролцож гүйцэтгсэн хамгийн богино хугацаанд за ямар нэгэн одоо тийм гадны мэрэгжлийн тэр хүн байхгүй цэвэр Монголын барилгачдын одоо хүчээр хийж гүйцэтгсэн ийм одоо ажил байж байгаа. Энэ манай хорооллын барилга бол нийтдээ бол 75 орчим тэрбум төгрөгийн одоо гүйцэтгэлтэй ийм ажил иж бүрэн хороолол байж байгаа. Энд бол сургууль, цэцэрлэг, үйлчлэгээний байрууд, мөн одоо гадны талын бүх тохиолдлууд одоо бүгдийг одоо бүрэн хэмжээнд хийж гүйцэтгсэн ийм ажил болсон. Буян тухай 1 хорооллыг 2014 оны 5 сард Улсын комист хүлээлгэж өгсөн байгаа. 1764 айлын орон сууцыг манайх метр квадратын 280 мянган төгрөг гэдэг нь тухайн үед маш хямд өртөгтэй орон сууц байсан. За нийт 1764 айлын 60% буюу төрийн албан хаагч ангиллалт бусад 40% нь залуу гэр бүл, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ийм 4 категориор оруулсан байгаа. Тоосгийн нэр дээр хэрэгжсэн нэг амжилттай төсөл буян тухай 1-2. За ерөнхийдөө Алтан уугийн засгийн газрын үед бас хэрэгжсэн төсөл байгаа. Одоо буян тухайлууд орон сууц барина гэж нэг дид хүчийг тийш нь татж чиглэж байгаа байхгүй юу? Энэ дээр бидний нэг их тийм анзаардаг бол алдаатай асуудал юу байдаг вэ гэвэл хот байгуулалт ихэд цэвэр бохир усны их үүсвэр манай яамд яваад идэг. Дулаан цахилгааны их үүсвэр нь эрчим хүчний яамд яваад идэг. Зам тэрийн их үүсвэр нь тухайн яамд яваад идэг. Орон нутг нь газраа олгоод идэг. Хотын эдийн засгийг хэн ч ойлгодог байхгүй.
Буян тухай дээр эрчим хүчний яамс 35 станц барьчлаа гэхэд нөгөө цэвэр бохны их үүсвэрийг тавьж чадахгүй байсаар байгаад бас цаг хугацаа алдчихдаг. Тэгээд буян тухай 1-2 төсөл хэрэгжтэй холбоотойгоор бид нэр одооны байхад нисэх онгоцны буудлын цаана хамгийн хүнд нь цэвэрлэх байгууламж байсан. Одоо бид нэр одоо 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бас нэлээд хэдэн жил болж эсхийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд оруулсан байна. Хоногт 20,000 куб бохрыг хүлээж авах болцоотой. Тэгснээр энэ буян тухай одоо нэг буян тухай онгоцны буудлыг дагсан энэ олон барилгажилчин баригдах боломжууд нь бий болсон юм аа. Буян тухай нэг хороол нь Монголдо анхных гэж болох дэд бүтцийн хонглын системийг бий болгоснороо түүхэн давуу талтай хороолол юм. Газар доор хот буюу энэхүү хонглын систем нь жил бүр дэд бүтцийн засвар үйлчилгээ хийж газар сэндийлэн ухдаг асуудлыг шийдвэрлсэн шин зууны дэд бүтцийн шийдэл ажээ. За энэ нь бол одоогоос бараг 7 жил гаруй өмнө хийгдсэн ийм хонглын системийн ажил 2014 онд хийгдсэн. Ер нь Монгол улсад бол одоо 480 гаруй одоо бараг 500 гаруй метр урттай ийм систем бий. Хонглын систем гэхээр бас дулааны шугам болоод инженерийн одоо нөгөө 5 шугам гэж байдаг. Энийг бол дулаан, цэвэр ус, за бохироос бусдын бол инженерийн үндсэн 5 шугамыг энэ хонглын системд бол хийх боломжтой. Хонглын системийг ер нь яагаад хийх ёстой юм бэ гэхээр жил болгон одоо та бидний мэдхээр бол газар ухчихдаг тийм газар ухаал нөгөө зам засаад идэг шугамудаа сольдог. Тэр асуудлыг энэ хонглын системд хийж өгөөд хонглын системд төлөвлөлтийг одоо энэ байгаагаар шийдэж өгөх юм бол тэр асуудал бол байхгүй болно. За энэ бол төвийн их усүрээс буян тухайны хорооллыг энэ орчныг одоо хангах ийм зориулт өгөхий одоо дулааны хонглын систем байгаа. За энэ бол одоо манай төслийн хүрээнд манай гүйцэтгэгч байгууллагын одоо хийж гүйцэтгсэн бас гол ажил байгаа. Тухайн үедээ бол энэ дэд үтсийн энэ ийм томоохон их усруудыг бол хонглын системд шилжүүлэх ийм ажиллагаа бол ер нь баг анхных гэж одоо хэлж болохоор ийм урт ийм систем байгаамаа. Мөн одоо манай төрийн орон сууцны корпорацийн хэрэгжүүлэх гэж байгаа залуус хороол бол хонглын системтэйгээр төлөвлөгдөж байгаа. Зураг төсөв нь бол мөн хонглын системтэй авцам доогоороо хонглын системээр бол төлөвлөсөн байна. Ер нь хонглын систем бол нөгөө өөрөө өртөг өндөртөө энэ газар доорх гэхэд нэг хот байгуулж байгаа гэж бас ойлгож байна. Энэ хийцэл бас хүнд. Тэгэхээр энэ газар доорх хотыг хийхэд бол төсөв бол нэлээд өндөр гарч ирдэг. Гэхдээ бол энийг бол хийх ёстой. Энийг бол төрийн орон сууцны корпорацийн одоо хэрэгжүүлэх залуус нэг орон сууцны хороолт бол энэ инженерийн систем буюу энэ хонглын системийг бол бид хийхээр төлөвлөөд зураг төсвийн ашигтанд бол суулгацсан байна. Харин аймаг бүрт 1000 айлын орон сууц төслийн хүрээнд Архангай аймагт 120, Дархуул аймагт 189, Сэлэнгэд 126, Увсад 105, Ховд аймагт 120, Хинтээ аймагт 120, Хинтээ аймгийн Бороондор суманд 20, нийт 800 айлын орон сууцыг 41.5 тэрбум төгрөгөөр барьж 2014-өөс 2016 онуудад ашиглалтанд оруулжээ. За Монгол улсын засгийн газрын 2016 оны 38 дугаар тогтоолоор Монгол улсад анх удаа түрээсийн хөтөлбөр гэдгийг манайх хэрэгжүүлж эхэлсэн байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд 1000 айл аймаг бүрт 1000 айл хөтөлбөр хэрэгжсэн. Энэ хэрэгжилтэнд манайх Архангай, Ховд, Увс, Дархан, Сэлэнг, Хинтээ гэсэн 6 аймагт түрээсийн хөтөлбөрийн хүрээнд орон сууц бариад ашиглалтанд өгөөд түрээсийн амьдрах иргэдэд оруулаад өнөөдрийн хүртэл ингээд маш амжилттай хэрэгжүүлээд явж байна. Төрийн орон сууц корпорацаас бас хөдөө орон нутгад 1000 айлын орон сууцуудыг бол 12 аймагт бол хэрэгжүүлсэн байдаг. Өнөөдөр бас бодлогоор төрийн орон сууцуудыг барьж холбогдох аймагуд одоо орон сууцыг барьж та одоо Ховд аймагт 120 орон сууц, за Хөвсгөл ингээд аймагуд бас ашиглалтанд орж бас орон нутгатайгаа амьдарч байгаа иргэдийн маань бол нийгмийн асуудал шийдсэн байдаг. Буян тухай 2 орон сууцны хороолол төсөл. Төслийн хүрээнд 172.5 тэрбум төгрөгийн төсөв төртөг бүхий 240 хүүхдийн цэцэрлэгтээ 2592 айлын орон сууцыг барихаар 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шавыг нь тавьсан бол барилга бусралтын ажил 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдөр эхэлсэн байдаг.
Ердөө 3 сарын дараа гэхэд 30 блокийн барилга усралтын ажил нэгэн зэрэг өрнөж 8 дугаар давхартаа орж байсан юм. Ийхүү бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр 2016 оны 1-р сард эхний ээлжийн 1620 айлын орон сууц 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг тус ашиглалтанд оруулж улсын комист хүлээлгэн өгчээ. Тус төслийн орон сууцыг иргэдэд метр квадрат талбайн үнийг сая 350 мянган төгрөгөөр худалдан борлуулсан байна. Манайха гуруулан амьдардаг, ээжтэйгээ хүүтэйгээ амьдардаг. Манайха Дэнжин мянган 32-ын тойрогт байхад төрийн орон сууц корпорац ойрхон байсан Баянбурдын тойргийн тэнд байдаг гэсэн. Тэгээд би нөгөө байршил ойрхон юм чи ерөнхий материалаа өгөөд үзье гэж бодоод тэгээд шалгууруудын дагуу бүх материалуудаа өгсөн. Тэгээд харин тэнцсэн байсан. Тэг анх удаа нөгөө цонхон дээр нөгөө айлуудыг ингээд дугаарлаад байрлуулсан байдаг штэ. Тэгтэн нөгөө өөрийнхөө нэрийг хараад тэгээд гайхаад бүр айгу баярлж ирсэн. Би бол төрийн албаагчаар нь хамрагдчихсан. Төрийн албанд би 26 жил ажилласан. Мянган тэр одоо өчнөө олон хүн очирч илдэ штэ. Тэгэл муу захирал маань чөлөө өгөөл би бүр 2-3 өдөр явж иж материалаа өгсөн юм штэ. Төрөөсийн байранд ороход ингээд суглаагаар та тодорчлоо гэд. Би чинь тэнд сургуулийнхаа дотор уйлаад, манай ажилчид багш нар чинь уйлаад бөө юм болж энэ байранд анх удаа орж ирсэн юм шүү дээ. Хүүтэйгээ гуруулаа ээж бид гурав чинь гуруулах нь амьдардаг байсан. За миний ээж бол 1921 оны 21 онд төрсөн. 100 настай. 21 онд төрсөн хүн чинь 100 настай. Тэгээд ардын хувьсгалтай нас чадсан. Би өөрөө 65 настай хүн. Хүний төрөөс нь сууж ихтлээр за хязд та гар гэх бол гэдэг эн чинь байнгын айцтад энэ төрийн орон сууцнд энэ төрөөс юунд амьдарч хахад ингээд би мөнгөө төлөө тавил ингээд өргөлжлүүлэл төрөөслөл байгаад амьдраад болоод ахна шүү дээ. Төрөөсөө орон сууц нэг 7 үзүүлэлтээр орсон шүү дээ. Тэгээ энд орсоор ерөөс аятайхан л байгаа. Айгуу сайхан л байгаа. Тоглог байгаа бас тэгээд аятайхан санаа таарсан гоё л амьдарч байгаа. Бид нар ч хашаа баяшин байсан, толгоотд байсан, айгүй утаа уйнaalтай. Энд ч ирүүл агаартай, айгүй сайхан, бүх юмдаа ойрхон тав тухтай байна. Дулаахан баяшин нэг сайхан дулаахан байгаа шүү дээ бид нар ч. За одоо өөрийн болгоно гэхээр чинь урамтай биш үү? Тэтгэвэр яваад өгч байгаа ч тийм. Чухам энэ үед л орон сууц худалдаа авах боломжгүй түрээсийн орон сууцанд амьдрах сонирхолтой иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн түрээсийн орон сууцны санг бүрдүүлж засгийн газар түрээсийн орон сууц хөтөлбөрийн тухай 248 дугаар тогтоолыг 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргажээ. Ингээд буян тухай 2 хорооллоос 564 орон сууцыг түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн байна. Харин үлдсэн 972 айлын орон сууцны 18 барилгыг 2019 онд ашиглалтанд оруулсан юм. За буян тухай 2 хороол маань шинж суурьшлийн бүс, шинэ бүтээн байгуулалтын засгийн газрын дунд хугацааны зорилттой хөтөлбөрийн хүрээнд хямд үнэтэй зорилттой бүлэг рүү чиглэсэн орлогот хүний төлбөрийн чадварт нийцүүлж барьж байгуулж бүтээн байгуулсан манай хамгийн амжилттай хэрэгжсэн эрэлт хэрэгцээтэй бүтээн байгуулалт. Буян тухай 2 хороол бол мөн одоо 2014 онд эхэлсэн. За энэ бол 2592 айлын одоо орон сууцны барилга байж байгаа. Нийтдээ бол 150 гаруй тэрбум төгрөгийн гадна одоо сууцны барилга, за гадна талын тогтчлт бүх одоо шугам сүлжээтэйг нийлээд ийм хэмжээний ажлыг бол мөн одоо үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн 5 компани хийж гүйцэтгэсэн. За энэ нь бол одоо нэг нийтдээ бол бидний 3000 орчим одоо ажилчид энэ барилгын ажил дээр ажилласан. За нэг 300 орчим инженер техникийн ажилчтай цэвэр Монголын барилгачдын хүчээр хийж гүйцсэн ийм 2 том хороол болсон. Бүтээн байгуулалт нүргэлсэн он жилүүд. Иргэдийн орлогод нийцсэн хамгийн боломжит нөхцөлтэй эрэлт өндөртэй хөтөлбөр бол түрээсийн орон сууц хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт нийслэлээс буян тухай 2 хороолол хангаа хотгоныг хамруулсан бол аймгийн төвөдөд түрээсийн орон сууц хөтөлбөр амжилттай хэрэгжсэн юм. 97.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий тус хөтөлбөрийн хүрээнд төрийн орон сууцны корпорац төрийн өмчөд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захиалан бариулсан орон сууцнаас 1289, засгийн газрын 298 дугаар тогтоолоор
Бэрэн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барьсан Ханга хотхноос 223 орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлснээр нийт 1512 айл орон сууцтай болсон байдаг. Үүнээс залуу гэр бүл 210, төрийн албан хаагч 411, хуваараа хөдөлмөр эрхлэгч 340, өрх толгойлсон эцэг эх болон 4-өөс дээш хүүхэдтэй өрх 98, ахмад настай 299, хөгжлийн бэрхшээлтэй 97, байгалийн гамшиг нэрвэгдэн орон гэргүй болсон 57 өрх тус хамрагдсан байна. За цаашдаа төрийн орон сууцны корпорац маань юу хийх вэ гэхээр бид нар бол түрээсийн орон сууцны сан гавал мэдээж нэмэгдүүлээд явна үнэд зэрэгцээ түрээслээд өмчлөх хэлбэрийг бол 2019 онд хүмүүсийн засгийн газраас баталсан. Засгийн газрын тогтоолгоорч 198 энэгээр иргэн одоо түрээсэлж байгаа орон сууцаас өмчлөх боломжийг бол төр иргэдтэй олгож өгсөн. Энийг бол одоо манай төрийн орон сууцны корпорац бол амжилттай хэрэгжүүлээд явж байна. Одоо нийтдээ төрийн орон сууцн дээр байгаа 1512 орон сууцны 50 орчим хувь нь одоо өмчлөх гэрээг иргэд маань хийж байна. Ер нь иргэд бол нөгөө түрээслэх зарим иргэд нь бол боломжгүй нь бол түрээслээд байжээ. За одоо орлого энэ төр гайгүй болоод ирвэл түрээслээд өмчлөх тухайн орон сууц өөрийн болгох зорилго бол залуучуудад аюул сүүлийн хандлага бол их байна гэж. Ер нь орон сууцны зах зээл хоёр янзаар явж байгаа. Их гол амжилттай явж байгаа ипотекийн зээл. Нөгөө талд нь түрээс байгаа маа. Түрээс. Тэгэхээр ипотекийн зээлд авахын тулд нийгмийн даатгал төлдөг, за урьдчилгаагаа төлдөг, тэгэхэд одоо ажилтаа байх ёстой. Нөгөө талаас одоо урт хугацаанд төлнө гэдэг одоо гэтэл тухайлбал одоо насаараа сургууль ажилласан нэг багш гэртээ ганцаараа ажил хийдэг хүүхдүүд нь чинь ажил үйлээ гэдэг тэр хүний орлого нь бас ипотект хамрагдаж хүрч чадахгүй болж болно шүү дээ 30%. Тэр олон одоо нийгмийн бүлгүүд ялангуяа одоо өрх толгойлсон хөгжлийн бэрхшээлтэй ахмад бас тэгээд түрээсийн орон сууцны санг бол зайлшгүй явуулах хэрэгтэй болж байна. Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 25 дугаар тушаалаар түрээсийн орон сууцны үнийг Улаанбаатар хотод 1 м2-ыг 6,000 төгрөг, хөдөө орон нутагт 4,500 төгрөг болгож түрээсийн үнийг шинжилэн тогтоон мөрдөж эхэлсэн. Жишээлбэл 70 м2-д 3 өрөө түрээсийн орон сууцнд амьдарч байгаа Улаанбаатар хотын айл сардаа 420,000 төгрөг төлнө. Харин хөдөө орон нутагт амьдарч байгаа айл 70 м2-д 3 өрөө байранда сар бүр 315,000 төгрөг төлнө гэсэн үг. Тэгвэл өнөөгийн бодит зах зээл дээрх 3 өрөө байрны сарын түрээсийн төлбөр 1.5-аас 2.2 сая төгрөгийн үнэтэй байгаа. Төрөөс хэрэгжүүлж байгаа түрээсийн орон сууц хөтөлбөр нь зах зээлийн түрээсийн үнийн ханшнаас даруй 3-аас 4 дахин хямдхан байна гэсэн үг юм а. Тэгвэл 2 өрөө байр дунджаар 50 м2 гэж тооцвол түрээсийн орон сууцны 2 өрөө байранд амьдарч байгаа хотын айл сард 300,000 төгрөг төлөх бол орон нутагт амьдарч байгаа айл ердөө 225,000 төгрөг төлөх юм. Тэгвэл дахиад харьцуулж үзвэл зах зээл дээр хин нэгэн иргэн 2 өрөө байр түрээслэж амьдрал сардаа 700,000-аас 1.5 сая төгрөг төлж байгаа. Тэгэхээр төрийн орон сууцны корпорацийн түрээсийн орон сууцны сарын төлбөр зах зээлийн үнээс дахиад л 3 дахин бага байна. Төрийн орон сууцны корпорацийн түрээсийн байрны 1 өрөө байр буюу 30 м2 түрээсийн орон сууцнд амьдардаг Улаанбаатарын айл сард 180,000 төгрөг төлөх бол орон нутгийн айл 140,000 төгрөг төлөх юм. Тэгвэл зах зээл дээрх 1 өрөө байрны дундаж үн 700,000 төгрөг байна. Энэ нь түрээсийн орон сууцны төлбөр нь мөн л зах зээл дээрх үнээс 3 дахин бага байгааг харуулж байна. За түрээсийн хөтөлбөр баталгаатай бол метр квадратын үнийг засгийн газраас тогтоож өгсөн байдаг. За хөдөө орон нутагт бол түрээсийн төлбөр маш хямд. Манайд ер нь түрээсийн хөтөлбөр хамрагдахаар хөдөө орон нутгаас хүсэлтээ өгж байгаа иргэд бол одоо яг үнэндээ бол аймагийнхаа 60% байдаг. Төр өөрөө зорилт бүлгийн иргэдээ тийм одоо боломжийг олгож байна гэдэг бол энэ бас төрийн хариуцж байгаа бүлэг. Энэтэй холбогдуулаад ч гэсэн энийг бол аль болох зөв явуулах түрээсийн орон сууц хөтөлбөр болоод түрээслээд өмчлөх хөтөлбөрийг зөв явуулах хариуцлага бол манай төрийн орон сууцны корпорац төр байж байгаа. За бид нар бас шинээр энэ хөтөлбөр маань бас зах зээл дээр гараад нэлээд сайн явж байгаа учраас засгийн газрын мөрийн хөтөлбөрт суусан 20,000 айлын түрээсийн орон сууцны санг бол бүрдүүлэх шаардлагатай байгаа. За Монгол улсын хэмжээнд нийтдээ нийслэлийн болон орон нутгийн 9 цэгт одоо энэ түрээсийн орон сууцны хөтөлбөр амжилттай хэрэгжиж явж байна. За үүний одоо
хоёр нь буюу одоо Улаанбаатар хотод Буянтухай 2 хангаа хотхонд одоо тус орон сууцны хөтөлбөр нийтдээ 764 айлыг хамруулад байна. Манайх байрны хэмжээ 39.3. Түрээсээр явхад бол сарда 240 мянгаар явдаг гэсэн анх эхлээд. Тэгээ одоо манайх болохоор түрээсийн гэрээг дуусаад одоо өмчлөх гэрээ рүү орцсон. Өмчлөх гэрээгээ хийцэн байгаа. Өмчлөх гэрээ нь болохоор 364 мянга. 364 мянгаар манайх 5 жилийн гэрээ хийцэн байгаа. 364 мянгаар явхад урьдчилгаагаа бүрдүүлж байгаа төлбөр байхгүй юу? Тийм. Манайх бол яг 39.3 м2-д бол хангалттай өөртөө амьдарч байна. Ээж гэх нөгөө тэтгэврийн мөнгөөр төрөөсөө төлөө шүү дээ би 240 мянга, ээж манд 350 мянган төгрөг. Миний тэтгэврийн мөнгөөр хоёлаа байрныхаа сөөхийнхөө тэгээд үлдсэн мөнгөө хоёлаа тэгэл эм тариамаараа авах үед аавна, авахгүй үед авахгүй. Тэгтээ бид хоёр болоод амьдраад хинээс гоохгүйгээр амьдраад сайхан л байна. 500 мянга, 600 мянгаар сарын бас л төлөөд явж байсан үед бол тэрний хажууд бол юу ч биш байхгүй. 300 гэдгийг. Уу яг 49 гэдэг чинь 2 өрөө байд. Тэгэл хэрэглэхнийхаа мөнгөтэй ингээл 400 гаргаад өгнө шүү дээ. Манай одоо юу яаж эхлээд турист маягаар ороод тэгээ 5 жил болоод одоо өмчлөх гэрээ хийгээд байж байна гэж байгаа юм тий байж байгаа. Түрээслэгч иргэд түрээсийн орон сууцны байрыг түрээслэх болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр гэрээ хийж болно. Зөвхөн түрээслээд суух гэрээ байгуулсан иргэд сар бүр түрээсийн мөнгө төлөөд амьдрах бол түрээслээд өмчлөх иргэд нийт 5 жилийн хугацаанд тухайн байрны үнийн дүнгийн 30 болон 100%-ийг тус хуваан төлөх нөхцөлтэй тул төрийн түрээсийн орон сууцны өмчлөх гэрээг 5 жил буюу 60 сарын хугацаатаагаар байгуулах юм. Энэ гэрээг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод Буянтухай 2 хорооллын 564 айл, Хангаа хотхны 223 айлтай байгуулж иргэдийг хамруулсан байдаг. 2016 онд Бэрэн группээс Сүхбаатар дүүрэгт баригдж ашиглалтанд орсон Хангаа хорооллын 223 айлын орон сууцыг түрээсийн сан шилжүүлж авсан. 2016 онд зөвхөн түрээсийн гэрээ байгуулад 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээтэй явж байсан. Өмчлөх нь тодорхойгүй, цаашдаа түрээслээд явж байх юм уу гэдэг нь тодорхой бус зөвхөн түрээсийн гэрээтэй байсан бол 2019 онд 138 дугаар тогтоолоор түрээслээд өмчлөх шийдвэр засгийн газрын оролдооноор гараад манайх түрээслээд өмчлөх ажлаа хийгээд явж байна. Бид одоо энэ байрыг түрээслээ 5 дахь жилдээ орж байна. Одоо цаашлаад одоо яг 5 жилийн хугацаанд энэ байраа одоо түрээслээ цаашдаа өмчлөх одоо сонирхолтой байгаа. Өмчилж бас хувийн өмчтэй болох ийм зорилготой л амьдарч байгаа даа энд. 17 оны 2 дугаар сард энэ байранд орсон. Байр бол яг тавтай тухтай. Ер нь бол орчин нь ч гэсэн их сайхан ширтэ төвдөө. За ер нь бол яг энэ байраа ингээд түрээсэлж агаад явандаа бол одоо ер нь өмчлөх бол бодолтой байдаг. Одоо тэгээ бид нүсийн одоо түрээсэлж байгаа одоо түрээсийн төлбөр нь бол зах зээлийн ханшаас хямд тийм түрээсийн төлбөртэй байдаг учраас одоо бидний насны хүмүүст бол их зөвхөн таатай санагддаг юм энэ байрны хувьд бол. Ер нь энэ дээр одоо засгийн газраас ингээ хараад үзэхэд олон хүмүүс бол түрээсийн орон сууцнд орох хүсэлтүүдийг тавьж байгаа. Гэтэл өнөөдөр Монгол улсын засгийн газрын санд нэг 3000-аад л байгаа. Бид нар цаашдаа олон барих хэрэгтэй байгаа. Төрөөсөө ипотекийн зээл, нөгөө тал нь түрээслэх ийм хоёр орон сууцны зах зээл рүү аль болох ажиллах ажлуудыг бол бид нар ингээд анхаарад хэрэгжүүлээд ямар ч байсан тодорхой зорилтуудыг бий болоод өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд чад ухчиж, ойлгож, алдаж, онж ингээд явж байна. Залуус 1 орон сууцны хороолол төсөл. Монгол Улсын засгийн газрын 2021 онд баталсан 10 их найдын цогц төлөвлөгөөний 3 их найд төгрөгийн санхүүжилтийг барилгын салбарт хуваарлсан. Энэхүү 3 их найдын санхүүжилтийн 2 их найдыг нь ипотекийн зээлд, харин үлдсэн 1 их найдыг бүтээн байгуулалтад зарцуулахаар болсон юм. Тэгвэл бүтээн байгуулалтад зарцуулах 1 их найд төгрөгийн санхүүжилтийн хүрээнд хангуул дүүргийн 21-р хороо төрийн орон сууцны корпорацийн эзэмшил бүхий 57 га талбайд хотын төвөөс 18 км-т
залуу гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн ногоон үзэл баримтлалыг дэмжсэн залуус нэг орон сууцны хороолол төслийг хэрэгжүүлэхээр зураг төслийг нь гүйцэтгэж байна. Залуус нэг орон сууцны хороол нь нийт 5616 айлын 94 орон сууцны барилга байхаар төлөвлөжээ. За залуус хороол гэдэг нь өөрөө энэ залуус зориулсан хороол. Гэхдээ манай төрийн орон сууцны корпорацийн хэрэгжүүлдэг төслүүд бол зорилт бүлгийн одоо категорид чиглэсэн улсууд руу явдаг. Энд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагч, залуу гэр бүл, өрх толгойлсон эцэг их, за мөн одоо өндөр наснууд бол энэ залуус хороолд бол орох боломжтой. Ийм хорооллын төслүүд байгаа. Метр квадрат нь дунджаар 50 метр квадраттай. 2-3 өрөө байруудыг бол төлөвлөж өгсөн. Иргэжил ер нь бол энэ төсөл маань нийтдээ 1.6 орчим их найд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Ингээд 5616 айл явхад 1.6 орчим их найд. Дээрээс нь зөвхөн энд одоо бид нэр энэ хорооллыг барьснаас гадна авто замын одоо нэлээд том төлөвлөлтүүдийг хийж байгаа. За энэ авто замын төлөвлөлт хийснээс одоо яармаг дээр байгаа тэр үүсэж байгаа төвжирлүүд бас нөлөө үзүүлэх үз. Ийм том авто замын бүтээн байгуулалт. Дээрээс нь энэ чинь дид бүтцийн асуудлууд. Энд бол төвийн дулаан байхгүй учраас энд шинээр бол нөгөө дулааны станц барина. Гэхдээ бид нэр дулааны станц ихээсээ илүү хийн түвшээр ажилладаг тийм станцыг басамжээ техник эдийн засгийн үндэслэлээр оруулаад тусгаж өгсөн гэж. Бүтээн байгуулалт шаардлагатай эхний ээлжийн мөнгийг эх 2022 оны улсын төсвөр суулгахаар бол барилгын яамнаас бол ажиллаж явж байгаа. За энд бол эхний ээлжинд энэ дээр харагдаж байгаа энэ 1000 айлын орон сууцны барилга угсралтын ажил 2022 оны 4 сараас бол эхлээд явна. Залуус нэг орон сууцны хороол нь зочид буудал, мэдээллийн технологийн сургууль, оюутны дотуур байр, спорт цогцлбор зэрэг 13 олон нийтийн барилга байгууламж, 2 дугаар шатлалын эмнэлэг, 1280 хүүхдийн 1, 640 хүүхдийн 2 ерөнхий боловсролын сургууль, 240 хүүхдийн 6 цэцэрлэг, 300 хүүхдийн бага сургууль зэрэг нийт 22 нийгмийн үйлчилгээний барилга байгууламжтай байхаас гадна нийт 5200 хүний ажлын байртай байхаар төлөвлөгдөжээ. За энэ хорооллын онцлог маань өөрөө мэдээллийн технологи, дата төвөгдөлттэй байхаар яаж байгаа. Одоо энэ 3 бол мэдээлэл технологийн үзэсгэлэн худалдаанууд бол энэ чинүүд явагдана. Энэ бол зочид буудалтай. За энэ айл орон сууцнууд маань өөрөө сургууль цэцэрлэгийн цогцлборуудтай нэгэд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай буюу одоо ер нь бол зорилттой бүлгийн иргэдийг бас ийшээ орон сууцчлуулах зорилгоор залуусыг орон сууцнд одоо хамруулах зорилгоор бол энэ төсөл бол эхлээ явж байгаа. Техник эдийн засгийн үндэслэл, ажлын зургууд бол хийгдээд дууссан. Ирэх жилээс бол бүтээн байгуулалтын ажлууд бол эхлээд явна. Энэ байршил орчинд цэвэрлэх байгууламж ашиглалтанд орсон нь залуус хорооллын хувьд бас нэгэн том давуу тал болж дахин их усүр шаардахгүйгээр бохирын цэвэрлэх байгууламжийг 100% шийджээ. Тус цэвэрлэх байгууламж нь хоногт 20 мянган метр куб бохир цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоогоор үүнийхээ 10.1-т хүрэхгүй ачаалтайгаар ажиллаж байгаа аж. Одоо бид нар яг нисхээс Морингийн даваагийн гэр орол айл руу явах замынхын хойдолд хоногт 20 мянган кубын бохирыг хүлээж авах хүчин чадалтай цэвэрлэх байгуулалт 40 гаруй тэрбум рүү барьсан байгаа. Одоо өнөөдөртөө тэнд хоногт 1500 метр кубын ус бохирыг хүлээж авч байгаа. Тэгэхээр цэвэрлэх байгууламжийн их усүр тэнд байгаа. За цэвэр усны их усүр бол байгаа. За өнгөрсөн жилд бол одоо эрчим хүчний яам хоттойгоо нийлж байгаа 110 цахилгааны шугамыг бид нар ашиглалтанд оруулчихсан. Тэгэхээр одоо үлзийтэс дид үц татаад дид өртөө татаад цахилгаан боловчтой. Тэгээд энэ залуусны хөтөлбөрийг бид нар ямар ч гэсэн ингээд тэзүүг нь гаргаад энэ жил одоо 22 оны улсын төсвөд дид үчийн хөрөнгө оруулалтуудыг суулгаж эхэлж байна. Тэгээд энэ дид үчтэй бол газартай болчвол одоо энэ баригдах санхүүжилтийн схемүүдийн одоо бид нар Монгол банк за босод санхүүгийн байгууллагуудтай яриад санхүүгийн схемүүд нь гарч ирэх яриад одоо эрх хавраас айлуулгын ажлуудыг эхэлчихээр ингээд төлөвлөлөд явж байгаа. Эко яармаг нэг гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах орон сууцны төсөл. Хан уул дүүргийн 4-р хороо 34-р сургууль орчмын 16.5 энэ талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Эко яармаг нэг нэртэй 1920 айлын орон сууцны төслийг төрийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж байгаа. За төслийн нийт өртгөн 172.5 тэрбум төгрөг. Төслийн ажил 2021 оны 2 дугаар улирлаас эхлэн хэрэгжиж байгаа. Төслийн талбайд нийт 146 нэгж талбар хамрагддаг байна. Үүнээс 17 нэгж талбарын иргэдийн газрыг 2014 онд буян тухайн нэг хорооллын орон сууцаар
65 нэгж талбарын иргэдийн газрыг 2014-өөс 2015 онд буян тухай 2 хорооллын орон сууцаар сольж 51 нэгж талбарын иргэдийг эко яармаг нэг төслийн хүрээнд баригдах орон сууцаар солих гэрээ байгуулжээ. Төслийн газар чөлөөлөлт болон бусад бэлтгэл ажлын зардалд нийт 6.1 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Тэгэхээр та сая ярьлаа шүү дээ. Түрээс болон ипотек гэдэг ингээд. Тэгэхээр одоо залуус эко яармаг за ингээд солонго хорооллууд дээр энэ түрээс болон ипотек маань ингээд үргэлжлэх үү? Тэгээ одоо манай Тооскийн нэр дээр байгаа хаан улиргийн 4-р хороонд эко яармаг төсөл байгаа. За энэ дээр бас нөгөө л дахиад гэр оролт яармгийн гэр ороолыг чөлөөлсөн шүү дээ. Тэн дээр бид нар дахиад дуус орон нутгийн төсвүүд дэд үтсийн тавих асуудлуудыг хөндөж байна. Энэ дэд үтс тавигдаад ирэнгуулын тулд орон сууцуд баригдана. За энэ янз бүрийн схемүүдийг бид нар ашиглаж байгаа. Зарим нь одоо тэр барьсан компани бас бид нар оруулсан хөрөнгө оруулалтаараа түрээс орон сууцны сан буюу байруудыг аваад за тэрнээс одоо бид нар зорилт төлөвлөгөө хүмүүсийг оруулаад түрээслээд нэг тодорхой хэвийн зардлын одоо зарж борлуулах ажлуудыг бид нар хийнэ гэж ойлгож байна. Эко яармаг нэг төсөл маань бас манай хэрэгжүүлж байгаа бас би дөрөвсөн тооск бол нөгөө ер нь салбартаа аль болох одоо юм шинийг санаачилж те аль хүнд төслүүд рүү орохыг бол зорддог. Тэрний нэг нь бол эко яармаг төсөл. Энэ бол 16.5 га хамаарсан яармагийн одоо мөнх хадагийн хойдол авъя бид нар орон сууцчлуулах гэж байна. Эхлээд мэдээж чинь гэр хороолол байгаа болохоор төслийнхоо дээр байгаа талбар дээр байгаа нийш талбаруудыг чөлөөлөөд тэгээд одоо тэрэн дээр дэд бүтцийн асуудлуудыг бас шийдвэрлээд явж байгаа. Ингээд энэ хүрээндээ газар дэд бүтцийг нь бий болгоод төрөөс газар дэд бүтцийн одоо хөнгөлөлтөд одоо дэмжлэгийг үзүүлээд төр хувийн түншлэлээр бол орон сууцны хорооллыг бол хэрэгжүүлэх ийм зорилготой явж байгаа. За энэ хүрээндээ бол одоо төслийнхаа бэлтгэл газрыг одоо сайжруулах ажлыг зохион байгуулад 2020 оноос бол одоо төсөл хэрэгжүүлэгчээ сонгон шалгаруулад нэг 2500 орчим айлын орон сууцыг бол 7.5 гадна барьж үлдсэн хэсэгт нь бол нийгмийн үйлчлэгээ ногоон байгууламж байх юм төлөвлөгөөтэй төсөл хэрэгжүүлээ явж байгаа. 2-3 жилийн хугацаанд бүрээ хэрэгжиж дуусах ийм төсөл гэж болоод харж байна. Манай төслийн хувьд бол анх удаа гэр ороолын дахин төлөлтөн дээр бизнес зэрэглийн төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ яаж яах вэ гэхээр нийт газрынхаа 10% барилгажуулж байгаа. Дээрээс нь Улаанбаатар хотод байгаа хамгийн том цэцэрлэг төрөлтөндөө ийм төсөл болно. Нийт 8 газар цэцэрлэг төрөлтөнд төлөвлөж байна. Төслийн гол онцлог нь юу гэхээр бизнес зэрэглийн гэдэг утга бизнес зэрэглийн цаана хэд хэдэн барилга талаасаа, нийгмийн дэд үс талаасаа, сургууль цэцэрлэг гэдэг ч юм энэ талаас нэлээд хэдэн шалгуурууд байдаг. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг бид нар юу гэж гаргасан, яаж гаргасан бэ гэхээр 10 төрлийн судалгаа хийсэн. Судалгааны үндсэн дээр ер нь орчин үеийн бизнес зэрэглийн хотон ямар байх ёстой юм бэ те? Энэ барилга талаасаа ямар байх ёстой, хотны гол онцлог, нийгмийн дэд үс талаасаа ямар байх ёстой. Энэ бүх болныг одоо судалгааны одоо мэдээлэл дээр юм уу датан дээр үнэлж гаргасан. Одоо орчин үед бол хүмүүс зүгээр нэг юм метрик авдраад худалдаж авах угаасаа болцсон байна те. Юу худалдаж авдаг вэ гэхээр орчин буюу лайфстайлыг те тухайн амьдралын хэм маяг юу юм бэ тэрэндээ тааруулж өөрийнхөө хэрэгцээнд тааруулж бас үйлдэл хөрөнгө худалдаж авдаг болцсон учраас тэрэнд нь тааруулсан юм онцлогтой гэсэн. 2020 онд бид төслийнхоо инженерийн бэлтгэл арга хэмжээний хүрээнд айлуудынхаа нүүлгэн шилжүүлэлтийг хийлгэж төр суурьшуулах зардлуудыг олгож эхэлсэн. Төслийн маань инженерийн шугам шүлжээний хүрээнд гэх юм бол бүгд төвийн шугам шүлжээнд холбогдно. Цахилгааны их үүсвэр нь бол одоо шинээр баригдаж байгаа 110 35 10 кВт-ийн яармын үүр дэд станцаас цахилгаанаа татахаар төлөвлөсөн байна. 2019 онд хамтран ажиллах дотоодын байгууллагыг сонгон шалгаруулж, шалгарсан байгууллагатай холбогдох гэрээг 2020 оны 20 дугаар улиралд байгуулжээ. Төслийн 1-р ээлжийн барилгажих талбай болох 2.6 га газрыг бүрэн чөлөөлж, тус талбайд багтсан эко яармаг нэг төслийн орон сууцаар газраа солих 24 нэгж талбарын иргэдэд төр суурьших зардал олгосон байна. Манай байгууллагын хэрэгжүүлж байгаа гэр хоолойн дахин төлөлтийн төсөл буюу эко яармаг төсөл маань нийтдээ 146 нэг талбарыг хамарч байгаа. Энэ 146 хашаа байшин байгаа гэсэн. Манай байгууллага нийт 82 айлыг айл эзэн орон сууцд оруулсан байгаа. Үлдсэн айлуудын талын буюу 1-р ээлжийн талбайд багтсан айлуудыг төр суурьшлах зардал олгоод барилга ашиглалтанд орох хүртэл өөр газар төр байлгаж байгаа гэсэн үг. 1-р ээлжийн талбай маань нийтдээ 64 айл байсан. Тухайн 64 айлаас тал нь буян тухай 1, буян тухай 2 орцсон байсан бол үлдсэн тал нь газар дээр баригдах орон сууцд орно гэсэн үг. Тэр айлууд маань төр суурьшлах зардал авч байгаа. За би энэ хороололд одоо 10 гаруй жил амьдчихээд энэ газараа одоо өгч орон сууцтай болох гэж одоо маш их баяртай байна. За ах нь бол одоо байранд орж үтээгүй. Энийг баригдахаар их сайхан байранд орно гэж өр хүүхдтэйгээ бодож баярлж сууна.
680 м квадрат гэдэг хаа. Тийм өвчлөх эрхийн ирчилгээтэй газартай байсан. Тэрийг орон сууцаас болох яг энэ байгаа яг энэ газар дээр баригдах орон сууцаас болох гэрээ хийсэн байгаа. Дөрвөн орон сууц корпорац суурьшлийн бүсэд амьдрах зардлыг авч байгаа. За ихэн сайхан байранд орно ах гэж бодож штэ. Энэгээр ярамгийн энэгээр баригдаж байгаа байрууд их зураг юу гарцсан юм байлээ, сайхан л өрөөд байлээ. Энэ дээр бид нар ихтэй гэр хороол дээр шал өөр концепц гаргаж байгаа. Тэр нь яаж вэ гэхээр хуучин бол гэр хороолын дахин төл дээр энгийн нэг стандарт зэрэглээ орон сууцны хотхон барьдаг байсан бол манайх энэ удаагийн бидний гаргасан концепц маань бизнес зэрэглээс тансаг зэрэглээ орон сууцны хотхон. Стандарт зэрэглээ орон сууцны метр квадратын үнэлгээ өнөөдөр 2 сая төгрөг болвол манай энэ хотхны метр квадратын үнэлгээ 3 саяас 4 сая төгрөг. Энэ маань өөрөө үндсэн 2 том шалтгаантай. Тэр нь юу вэ гэхээр одоо тэнд яарамт манай одоо энэ төсдөр газар эзэмшижээс одоо бат гэдэг хүн байлаа гэж үү те. Хуучин одоо тоостой хийсэн гэрээгээр стандарт зэрэглэлийн 45 м квадрат 2 өрөө байр буюу дунджаар нэг 100 сая төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй орон сууц авах байсан бол одоо манай хотхон бүрэн концепц өөрснөөр яаж юм гэхээр тэр хүний нөгөө 45 м квадрат зах зээлийн анш нь 200 сая төгрөгийн үнэлгээтэй болж өсөж байгаа. Нэгэнт одоо тоостой гэрээ хийцэн те 2 өрөө байр аавна 3 өрөө байр аавна гэсэн иргэн болоод зах зээлийн анш нь хуучин гэрээгээр 100 сая төгрөгийн үнэтэй 2 өрөө байр авах юм бол одоо бол 200 сая төгрөгийн үнэтэй 2 өрөө байр аавна. Энэний ард тухайн иргэн ямар нэг илүү төлбөр төлөхгүйгээр шууд метр квадратаад аавна гэсэн. Тэгэхээр энэний цаанад эцсийн мүлэгтээ иргэн бас өөрөө тухайн манай төсөлд хамрагдсан иргэн бол хамгийн багадаа 50%, магадгүй 150% илүү одоо хүлээлтээс нь давсан одоо үн цэнийг өөртөө бий болгож байгаа гэсэн санаа юм. Солонго 1-2 түрээсийн орон сууцны төсөл. Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах Солонгос Улсын засгийн газар хооронд 2018 оны 1-р сарын 16-ны өдөр байгуулсан эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас авах зээлийн тухай ерөнхий хэлэлцээрийн хүрээнд бүгд найрамдах Солонгос Улсын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх түрээсийн орон сууцны төсөл юм. Төрийн орон сууцны корпорац төрийн өмчит үйлдвэрийн газар буян тухай 2-2 буян тухай 3 төслүүдийг нэгтгэж нэрийг нь Солонго 1-2 болгон өөрчлөн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын сангийн яам болон бүгд найрамдах Солонгос Улсын экспорт импортын банк хооронд зээлийн хэлэлцээрийг байгуулсан. Төслийг 2021-ээс 2025 оны хооронд хэрэгжүүл дуусгахаар төлөвлөжээ. Засгийн газраас бол иргэдийг бол одоо хямд өртөгтэй болон түрээсийн орон сууцаар хангах үйл ажиллагааг зохион байгуулалт явуулж байгаа тийм. Энэ хүрээндээ бол зөвхөн дан улсын төсвөөс хөрөнгө гаргаад илтгүүгээс олон улсын хөрөнгө оруулалтыг татаж одоо энэ төслүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Энэ хүрээндээ бол одоо мөн гэр хорооллын одоо иргэдийг бас орон сууцчлах бодлогыг дэмжих хүрээндээ бүгд найрамдах Солонгос Улсын Экзим банкны хөнгөлөлтөө зээлээр 5002 айлын Солонго 1, Солонго 2 төслийг хэрэгжүүлэх гэрээг бол засгийн газар хооронд бол 2019 онд байгуулад за үүнтэй холбоотой яг ерөнхий гүйцэтгэгч зураг төслийн одоо гүйцэтгэгчийг сонгуульшуулах ажиллагаа бол 2020 оны жилийн эцэст зохион байгуулагдаад 21 онд бол одоо зураг гүйцэтгэгч компанитай бол гэрээгээ байгуулсан. Одоо зураг төслөө хийгээ явж байгаа. Үүний дараа бол зураг төсөл бүх ажил хийгдээд дуусныхаа дараа бол ерөнхий гүйцэтгэгчийг сонгуульшуулах оруулах гэсэн ийм процесстэй бол төслөл хэрэгжиж явж байна. Солонгосын засгийн газрын одоо нэн хөнгөлөлтөө зээлээр жилийн 0.15% үүтэй 40 жилийн хугацаатай ийм хөнгөлөлтөө зээлээр 5002 айлын орон сууцыг манай буян тухай 2 хороол яг одоо хажууталд эхлэхээр бэлэн болж энэ тэзүүн нь бол бид нэр хийгээд дууссан. Одоо ажлын зургийнхаа шатанд орсон 2 Солонгосын талдаа одоо нөгөө гэрээ ёсоор бол 2022 оны эх жилийн 4 сараас бидний барилга угсралтай ажлыг бол буян тухай 2 хорооллын хажууд эхэлнэ. Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харахад өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт 897,427 өрхийн дөнгөж 29.4% нь орон сууцнд амьдардаг байна. Харин үлдсэн хэсгийн хувьд эрүүл соёлтой амьдралын суур хэрэглээ болох орон сууцнд амьдрах мөрөөдөл хэвээр байна. Иргэдийн орон сууцнд орж чадахгүй байгаа гол шалтгаан нь банкны өндөр хүү, байрны өндөр үн. Үүний гарц шийдэл нь төрөөс орон сууцны үнэд оролцож зорилтод бүлэг чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм. Эдгээр төсөл хөтөлбөр сая монголчуудынхаа итгэл найдварыг тээсэн бүтээн байгуулалтыг төрийн орон сууцны корпорац хэрэгжүүлсээр байна. Тэд орон сууцнд амьдрах мөрөөдөл тээсэн олон зуун мянган монголчуудаа боломж нээхээр агаарын бохирдол, хөрсний бохирдолд нэрвэгдсэн Улаанбаатар хотынхоо өнгө төрхийг өөрчлөхийн төлөө төлөвлөж, судалж,
бүтээн байгуулсаар л байна. Төрийн орон сууцны корпорац байгуулагдсан цагаасаа эхлэн хот хөдөөгүй бүтээн байгуулалт өрнүүлж орон сууцжуулсан 15 оныг инхүү үджээ. Энэ бол зориг, зорилго, хүсэл тэмүүлэл хоршсон бүтээн байгуулалтын түүх билээ. Энэ бол мянган айлд аз жаргал, тав тух, амьдралын баталгаа бэлгэлсэн бүтээн байгуулалт нүргэлсэн он жилүүд байлаа. Эсгий хотоос барилгачсан соёлт хот болох Төрийн орон сууцны корпорацийн их бүтээн байгуулалт өнөөдөр ч гэсэн газар сайгүй дүргэлсээр л байна.